Рамын өнөөдрийн гайхамшиг нам нэвтрүүлгээ танд хүрэхэд бэлэн боллоо. Та бидэнтэй бас хийцэг хормыг ч гэсэн үр дүнтэй сайхан өнгөрүүлнэ гэж бас бодож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань Доги маань нэрлээ. За, сайн уу Доги? За, сайн бацгаана уу бүгдэнд нь ороймон төргий. За, санаа сайхан юу вэ? Нэг сар газ юм а. Тэг өнөөдөр ялидийн сүүлийн дугаар болсон юм шиг. Харин тийм ээ чинь 5-7 хоногийн турш явагдсан 5 өдөртэй сар байж тараад ингээд 4-р сарынхаа сүүлийн нэгдүгээр өдөр буюу өнөөдөр өнцөгчтэйгээ сонсогчтойгоо дахин ингээд сүүлийнхаа нэвтрүүлгээр миний хувьд сүүлийнхаа нэвтрүүлгээр уулзж байгаадаас нэг өдлийн баяртай нэг өдлийн жоохон гонигтай байна. Тэгээ битэр чинь энэ чинь 7 хоногийн 5-7 хоногтой байж гэж бол эхэлжсэн чинь нэг газ дууссан шүү дээ. 5-7 хоног дуусах гадна бисээ болсон байж байна. Тэг хүмүүсээс өнгөрсөн хугацаанд энэ Доги гэж хэн байна? Хүтэр номыг олж унших юмсан гэх мэтчлэн бас хариунууд иржсэн. Тэгээд чиний хувьд бас яг нөгөө клуб маань ч гэсэн олон хүнтэй болов энэ нэвтрүүлгээр дамжуулж бас чамд шинэ юм сурч авч мэдэж чинь дурсамж үлдсэн юм зүйл юу вэ? Тэгэхээр тэрэн тал дээр бол үнэхээр одоо үр дүнтэй гэх юм уу клубын нөгөө номон дурлагчдын Солонгос бүгд нам Солонгос улс дахь номон дурлагчдын клуб гэж байдаг тийм групп байдаг онлайн клубын тухай анх яриа гараад хүмүүс айгүй сонирхсон. Тэгээд маш эрчимтэйгээр хүмүүсийн нөгөө орох хүсэлт нь айгүй нэмэгдсэн л дээрсэл нэвтрүүлгийн маргааш нь ингээд оройд нэвтрүүлэг дуусаад маргааш нь ерөөсөө ингээл нөгөө гişүүдийн хүсэлт ерөөсөл огт байдгүй 1-2хан хүсэлт ирдэг байсан бол ерөөсөө 5-6-7 хүсэлт ингээд зэрэг орж ирэх ч юм уу те. Тэгээ хүмүүсийн итгэвчилт бас ингээд сайжирсан бас тухайд нэвтрүүлгийн бас нэг жоохон үр дүнтэй те байж байгаа юм болоо гэж бодлоо. Тэгээд Доги гэж хүний хувьд бол яг энэ группийн админ гэдэг утгаараа юмсаал залуучуудаа би тийм бол мундаг уншигч ч юм уу эсвэл маш тийм одоо номын мундаг одоо юм хийдэг ч юм уу тийм бол хүн биш зүгээр сонирхогч сонирхлоор өөрөө ном уншдаг тийм хүн байгаа. Тэгээд группийн админ гэдэг утгаараа бас нэг жоохон хүмүүсийг ингээд нэг хөгжөөх тийм тал дээр айгүйх арга хэмжээ авах зорилготойгоор нэг үйл ажиллагаа манд явагддаг. Тэгээд тэр утгаараас тэр залуучуудаа хандсан номын талаар багахан ч гэсэн мессежүүдийг өгдөг бай гэдэг л зорилго маань манай клубын ч тэр миний ч үндсэн зорилго явагдтыг. Тэгээд бас бидний зорилго нэг байгаад байгаа штэ монголчуудаа яг эргээр сайнаар нөлөөлөх зөв дадал бий болгох тал дээр ялангуяа ном гэсэн хэрэглүүрийг сонгоод байгаа штэ. Тэгэхээр чиний хувьд бас яг өнөөдрийн сүүлийн нэвтрүүлэг дээр бид нэр яагаад ном унших хэрэгтэй вэ талаараас хуваалцахаар бэлдсэн байгаа. Асуулт нь л тийм бид яагаад ном унших хэрэгтэй вэ гэд номын талаар айгүйх ярьлаа л да тэгээ 4-7 хоногийн турш ингээл иймч ном тиймч ном ингэдэг тэгдэг ном уншаад энийг уншаараа тэрийг уншаараа гэд санал болгоод байгаа юм нэ. Яагаад гэдэг шалтгааныг ингээд тайлбарлаагүй нь бас нэг жоохон дутагдaltaй тал болчихоо. Цаашдаа ерөнхийдөө яагаад залуучуудын ном унших гэд номын талаар юм мессежийг тараах гээд байгаа гэдгийг өнөөдөр яг тайлбарлаж өгье гэж бодоод. Ерөнхийдөө Догигийн хувьд бол 4 сарын турш ингээд 4-5 номны тухай ярьлаа. Цаашдаа залуучуудад манд өсөө олон мундаг хүмүүс маань ирээд номын тухайг сонирхолтой сэдв өрнүүлэх байх. Гэхдээ залуучууд яагаад тэр номыг сонгож унших ёстой? Яагаад бид ном унших тухай байд юм бэ гэдэг шалтгааныг өнөөдөр жоохон хамтаа ярилцъё гэж бодоод энэ сэдвийг барьж ирлээ. За маш их баярлалаа. Хичнээн сүүлийн нэвтрүүлэлтэд хийж байгаа боловч хизээч энэ асуулт ерөөсө оройтхгүй асуулт гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс бас ном бариад суух дуртай байдаг шүү дээ. Ер нь яг чиний хувьд хизээ ном унших дуртай. Ер нь яг ямар үе за нэг ном уншия эсвэл за нэг шинэ ном авъяач гэдэг юм уу тийм бодол төрдөг. Шинэ ном авах бодол бол ерөөсөө банкын төрний өгдөг. Дахиад шинэ ном авах хамгийн гоё мэдрэмж ингээд нэг номын сан ерөнхийдөө нэг дуусаад ганц 2хан номтой ч юм уу ингээд уншааг үлдсэн ном ганц 2той болонгод номын санд уншааг олон ном байх их айгуу сонирхолтой л доо гоё л доо гэж урамшдаг гэх юм уу. Ном унших нь хизээ амар их гоё гэхлээр би нэг тийм толгой нэг ингээл амар их юм бодоол болсон болоогууд бодолд эргэлдээл толгой гэх үед ерөөсөө ном уншихаар амар өөр юм сатаарад гэх юм уу. Стрессж байгаа те. Шал өөр юм төвлөрчөнгүүд нөгөө стресс яг тэр оронд ингээ мартчихдаг. Нэг тийм юм эерэг энерги байдаг болохоор ерөөсөө номыг бол аль болох тийм үед одоо тийм жоохон юм сатаардаг ч юм уу тийм үед аваад уншаар илүү надад өөрт нь мэдрэгдэх кайф нь илүү хүндэр байдаг юм шиг санагдав тийм. Нэг талын бас амралт болдог гэж ойлгож болох уу?
нэг төрлийн хийлэн тархинд хийлэн үүсгэж байгаа гэсэн үг л дээ. Яа тэгвэл яг хоёлаа яриа хамгийн ихэнд чи бидэнтэй бас яг юу хуваалцмаар байна юм байна. За хамгийн ихний ерөнхийдөө хэлмээр байгаас гарчиг маань гэх юм уу те. Анхаарал төвлөрөхөд ном бол хамгийн өндөр үр дүнтэй ном унших гэдэг энэ үйл явдал маань те процесс маань хүний анхаарал төвлөрөхөд хамгийн үр дүнтэй өндөрөөр өгдөгөө гэж одоо эрдэмтэд нотлсон байт юм байна. Тэгэхээр анхаарал төвлөрөх нь ерөөсөө хүн ямар ч үед ном уншихаар маш олон толгойд төр бодол эргэлдэж байгаа ч юм ингээд номыг аваад уншаад номондоо орчхороо хавь орчноос ингээд тасарчдаг гэх юм уу те. Нөгөө номон дотор орчиж байгаа байхгүй. Үйл явдалтай орсон те 13 дугаар зуунд ч юм уу эсвэл Америкт хэд ч юм уу ингээ үйл явдал маань би маань эдийн цугаад ном бариад сууж байгаа ч гэсэндээ тарих маань шал өөр газар шал өөр үйл явдал хийгээд ингээ тархинд өөр процесс явуулчаад анхаарал төвлөрөлт маань маш сайн ингээд үүсэж эхэлдэг байна. Ялангуяа удаан хугацаагаар ном уншсан хүний анхаарал бол ямар ч чимээтэй орчин байсан ямар ч үед байсан анхаарлыг бол маш сайн төвлөрүүлж сурсан байт юм лээ. Миний хувьд болохоор анхаарал төвлөрөх номыг одоо яг байгаа нь болохоор номыг метронд айгуу хүн уншдаг л да. Өглөөр ажилдаа явах замдаа ирэх замдаа гэдэг нэг талдаа цаг явдаг байхгүй. Тэгэхээр нэг цаг за багаар батад 40 минут орчим болоод ерөөсөө өглөөр одоо ном уншиж чана гэсэн үг л дээ. Тэгээ уншихаараа нөгөө метро ч ингээд олон хүнтэй байна, чимээтэй байна, метроны буудлаа хүн амдан орж гараад ийм үед ном уншиж явж байгаад нэ хэдэн буудлаа явж байгаа мартцсан. 40 минут явдаг газар 4 минут явж байгаа юм шиг тийм мэдрэмжээр өнгөрөөдөг байхгүй. Тэгэхээр ном маань тэгдэг би нөгөө ном дотор орчингууд Америкт явж исэн юм метро Сөүлийн метрогоо мартсан ном уншиж явцсан. Тэгээд айгуу чимээтэй анхандаа бол ерөөсөн ном уншиж чаддаг, метронд төвлөрч чаддаг байж байгаа. Сүүлдээ ингээд төвлөрөө сурчгаараа тэр надад маш давуу тал болдог нь юу байсан бэ гэхээр анзаарчихсан ажлын байран дээр ч юм уу сургууль дээр ч юм чимээтэй хүн ихтэй газар юм төвлөрч чадахгүй юм аа хийж чадахгүй байдаг гэсэн бол төвлөрөө сурчгаар хажуу талд хүн ихтэй байсан ч гэсэндээ би дууд нэр сатарахгүйгээр өөрийнхөө ажлыг хийгээ сурцсан хичээлээ хийгээ сурцсан хажууд ямар ч дуур чимээтэй орчинд байсан өөрийнхөө юм төвлөрч чаддаг болсон тийм одоо сургалт би надад тийм дадлыг надад би болгоцдог айгуу сайн тал нь ерөөсөө ер нь бас нэг чадвар шүү. Нэг төрлийн чадвар шүү дээ. Ажлын байран дээр бол энэ бол маш сайн чадваруудын нэг чухал тийм чадваруудын нэг дордог нь бол анхаарал маш чимээтэй юм шуугантай байсан ч гэсэндээ өөрийнхөө ажилд анхаарлаа төвлөрүүлж чаддаг болно гэдэг хамгийн өндөр ялангуяа орчин үеийн нийгэмд бол маш хэрэгтэй чадваруудын нэг. Тэгэхээр удаан хугацаанд ном уншсан хүн бол ерөөсөө номон дотор ороод сурцсан тархинд хийж ачааллыг авч чаддаг болцдог болохоор энэ бол бидний хувьд бол хамгийн өндөр шаардлагатай хэрэгтэй зүйлээ гэж дүгнэлтэнд байгаа. Тэгэхээр яг бас яг саяхан бас нэг сургалтаас сонсч ирсэн юм а тархиа амраа гэж бодож байгаа л стресс тайлах арга дундаас хамгийн сайн нь ном унших гэж байгаа. Хоёрдугаарт нөгөө сүүлийн үед хүмүүс маань айгүйх нөгөө тархин ядраад тархиныхаа ядаргааг тайлж чаддгүй. Дээрээс нь тархиа ядраад стресстэй байхаар тархины айгүйх үхдэг маш ихээр богино хугацаанд. Тэгээд тэр ерөөсөө дахиад сэргдэггүй гэнэ. Тэгээд л үхдэг. Харин сэргээдэг зүйл ерөөсөө ном. Яг өнөөдрийн яг энэ сэдвийн тухай бас хөндөгдөх байна. За ингээд би дараагийнхаа хэлэх удаа санаа нь болохоор үгийн сан баяжнаа гэдэг. За үгийн сан баяжна гэдгийг бол яг ном уншсан хүмүүсийг ялангуяа хүүхэд тэгдэг, жоох хүүхдийг шүлгэндэх дуртай юм уу эсвэл ном их жоох уншдаг жоох хүүхдүүд айгүй уран цэцэн ярьдаг болсон байдаг. Яасан хэлэнгэд болмоо ингээ жоох том хүмүүс жоох муу заримдаа ингээ загнчих гад тий. Хаанаас юм уу болоо? Тий хаанаас юм болоо сурч өгдөг. Нөгөө номноос ингээ гараад ангууд энэ хоёр үгийг нэг холбож хэрэгэлдэг юм байна. Энэ үгийг ийм үед хэрэгэлдэг юм байна гэд бид нар өөрсдөө мэдгүйгээр тэндээс юм сураад байгаа байхгүй юу? Өөрсдөө мэдгүйгээр өөрсдөө одоо хүнээр заалгаагүй нэ гэж чимээгүй сурцсан. Сурыг сураагүй нэ уншиж явцтай миний тархинд ороод ингээд суугдсан автоматар инсталл хийгдэн гэдэг нь болоод тэгэхээр үгийн сан баяжих маань нэг төрлөө ингээд заав жоохон хүүхдүүдийн хувьд бол маш тийм одоо үр дүнтэй тий. Нөгөө талаараа бас бид нэр гадаад хэл сурж байгаа тохиолдолд энэ бол хамгийн үр дүнтэй асуудлуудын нэг нэдэг. Тий. Гадаад хэллийг бид нэр одоо үдэн солонгос ном уншихаар мэдгүй үг гэрнэ эсвэл бол мэддэг үг гэрнэ энэ хоёрыг нийлүүлж хэрэгэлт юм байна гэдгийг айгүй их тийм мэдрээ одоо анзаарна гэх юм уу те тэрийг энэ үгийг энэ үгтэй холбож хэрэглэж болд юм байна гэдгийг номон дээрээс хараад тэрийгээ дараа нь өөрөө амьдралдаа
одоо хэрэгжилж эхэлдэг болно. Гадаад үг ялангуяа гадаад хэл сурж байгаа тохиолдолд ном гадаад хэл дээрх номоо унших юм бол гадаад хэлний үгийн сан гэдэг үг бол үнэхээр утгаар нь сайн баяжуулж чадах нь бол хамгийн ашигтай нь бол тэр хэл дээрх номыг унших юм аа гэж бас зөвлөмөр байна. Тэгэхээр яг хэл сурж байгаа залуучууд дүү нартаа бол болж өгвөл тийм одоо солонгос дээр ном уншиж чадахгүй гэх юм бол жижигхэн номнууд үлгэрийн номыг бас эхлэхэд үлгэрийн ном бидний мэддэг үнсгэлжин ч юм уу те цасангой юм ингээ унших юм бол ерөнхийдөө үйл явдал мэддэг учраас ойлгон те тэрнээсээ сурах юм нь болохоор энэ хоёр үгийг холбоог нийлүүлж уншиж болдсон байна гэдгийг бас шинээр сурах зүгээр одоо хүчээр биш те өөрийнхөө дур хүслээрээ ингэж хичээл хийх хамгийн гоё аргуудын нэг бол ном унших байгаамаа. Доогийн солонгос хэлээ сурахдаа солонгос ном уншдаг байсан байхад ингээд ярьж сонсож байгаа тийм. Солонгос ном нэлээд уншив. Одоо бол солонгос номыг бүр уран зохиолын читэр ялан гэдэг нэг мэрэгчлэмээр эдийн засаг байсан болохоор жоохон хүнд хэлбэрийн ус төр эдийн засгийн номнууд мэрэгжлийн номнууд нэлээд хүнд өгнүүд мэрэгжлийн өгнүүд нь хүнд өгнүүд гэдэг байсан болохоор нэлээд солонгос ном уншижсэн. Тэгээ анх солонгос номыг эдний гоё дэлгүүрүүдэд номын дэлгүүрүүдэд ороод 30 минут тойрохтой гэс нэг үлгэрийн жижиг ном олж аваа. Гэс болон цож уншиж байгаа яваад. Ингээ худалдаж авахгүйгээр ном бол үлгэрийн тэгээд айгүйх ямар гоё юм бэ. Үлгэрийн ном чинь зураг ихтэй өсөг бичиг жижиг жоохонтой штэ. Тэгэхээр цөөхөнд болохоор 30 минутанд нэг жижиг номыг уншаад басах жангуудаа тэндээс мэддэг юмнуудаас ураад солонгос хэл дээр би ном уншиж чадах юм байна гэ. Одоо л нэг орчуулгын номнуудыг уран зохиолын орчуулгын номнуудыг бол хөвчлэн солонгос хэл дээр л уншихыг хичээдэг. Тэгээд ганц нэг өгнөдөө орчуулад ингэнгүүт бас шинээр хэл сурах маань болол тийм 100% сураагүй болохоор хэл сурах нөгөө үйл явдал маань улам сайжраад байгаагийн нэг нь бол яг солонгос хэл дээрх ном уншилтад бас байдаг юм аа гэж хэлмээр байна. Тийм ер нь солонгосын бас нэг номын сан ном худалдаж авдаг газар хэдий ч гэсэн ном унших хэсгийг гаргаад өгсөн айгүй гой санагддаг. Тэгээ Монгол ч гэсэн аз хурц юм уу эсвэл яг номын дэлгүүрүүдэд яг болонтой болсон байлаа. Ялангуяа хүүхдүүдэд зөөлхөн тастаа тэрийг харахад айгүй гой санагдчихсэн. Нэгээс номын санд миний мэдхээр өглөө 10 гэж онгодог байлгад орой 10 гэж хаадаг бол өглөө хонгоохт нь хамт ороод ажилчтай хамт ороод хаахт нь ажилчтай хамт гардаг тийм найз дээр хүмүүсээс байдаг. Тэгэхээр энэ бас нэг бодлын гоё боломжтой хэл байх уу. За тэрний дараа бол бас дахиад номын яагаад унших вэ гэдэг шалтгаануудын нэг маань бол ой санаанд сайжирнаа гэв. За дөнгөсөө манай загыг хэлсэн нөгөө тархины эдис үхэн гэдэг тийм. Ой санамж сайжирна гэдэг маань бол тарих тэр хэмжээгээр маш сайн ачаалж чаддаг болсон байна гэсэн үг л дээ. Ачааллыг аваад тарих маань өөрөө ачааллаа сурцсан ингээд одоо дуглаа тархины дуглаа гэж ярьдаг хүчлээс гэж үрчлээ илүү ихтэй байна. Тэр үрчлээ болгоны завсарж юм ороод байна л гэсэн одоо утга юм бол та нэг одоо хар ухаанаар тайлбарлал те. Тэгэхээр ой санамж сайжирна ялангуяа энэ маань бол жоохон хөшүүн хүмүүс төр бол бүр илүү сайн анзаарагддаг. Бидний залуучуудын хувьд бол яг уншаад ингэнгүүт ном уншсныхаа дараагаас зарах юм бол нөгөө номоо санах ч юм уу те. Үгүй яа нөгөө зохиолчоо санах. За үйл явдлаа санана, он цагийн санана, 13 дугаар зуун уу, 20 дугаар зуун уу, 1945 он уу, 25 он уу гэдэг ингээд санаад эхлэхээр биднэрт өөрсдөнд мэддэхгүйгээр дадал болоод эхэлж байгаа юм л да. Тэрнийг санах. За тэгмүүд хөшүүн хүмүүс дээр болохоор тарих одоо залуу хүмүүсд бол тарих байнга ачаалж байгаа, ажиллаж байгаа болохоор анзаарах дүүж магадгүй хөшүүн хүмүүст болохоор ялангуяа гэртээ суудсан ч юм уу одоо бүр нэлээд настай болсон эмээ өвгөний хувьд бол ном унших ч юм уу сонин уншихаараа тэр үйл явдлыг санан тогтоогоод тарих нь өөрөө тэнд ингээ ажиллаад эхэлнэ л дээ боловсруулаад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ой санамжийн сайжрах буюу үгүй ядаж ихэд мартадгүй болох ч юм уу те илэн иймэрхүү тохиолдлууд нь амар ихсдэг юм шиг харагддаг. Тэгээ миний бодлоор манай эмээ бас нэг тэгж миний мэдхэд бол нэг ном уншиж мушаад ч юм уу тэгж суудаггүй юм байсан чинь сүүлийн хэдэн жил ерөөсөө л нэг манай 87 8 хүн баггүй өндөр наслсан тэг тэгсэн нөгөө өндөр настай юм нөгөө нэг өдөр л нэг 3 4 жил юмс л нүдний шилсэн үзээ. Ингээд шампад суугаад байна. Эмээ юу хийж байгаа гэсэн чинь их чинь нэг ном авчирч өгөөл. Тэгээ ном уншаасаа чинь юуны ном гэж мэдгүй нэг Даниэл ном байна. Имээд бол тэр номонд дурлаж мурлахаас илүүгээр би ном унших юм бол энэ үр дүнтэй нэг тийм юм мэдэрсэн юм шиг харагдсан л да. Тэгээд хижээ настай хүн ч гэсэндээ те өөрөө бас ой ухаанаа бас ингээд одоо мутахгүй байлгахын тулд хэм хичээгээд ингээд тэгээд тэрнээсээ шанзарангууд имээрөөсөө босон болоогүй ном сонин сэтгүүл арай л нөгөө шампуны артлын нуртлын унших нь холгүй хэмжээнд те байнгын ерөөс ингээд оюуны дасгал хийдэг болцсон харагдсан л да. Тэгээд
өөр хүмүүс болохоор имийг им өндөр 80 гарах цайтай ирд өгч байгаа юм ямар сайхан ингээд оюун ухаан саруул сэргээг ингэж ярихаар гэж ярьдаг хүмүүсийн харахаар би хувьд болохоор имээ ингэж юм уншдаг болохоор тархин тэр хэмжээгээр ингээд ажиллаа сурцсан тархин сэргээг байна гэдэг. Тэгэхээр ой санамж сайжрахыг бол одоо залуучуудын хувьд бол их хурцаар мэдрэгдэхгүй байж магадгүй юм те. Гэхдээ яг ингээд жоох нас тогтоод ч юм уу те ирэхээр энэ мань эдний энэ одоо давуу тал гэдэг те энэ илүүс мэдрэгдэх болов. Тэгэхээр залуучууд заавал жоох хүүхдүүд ном унших хэрэгтэй. Эсвэл залуучууд ном унших гэхээр илүүр бүгд л ном унших хэрэгтэй. Бүгд л оюуны дасгалыг байнга тогтмол хийж байгаа нь эрүүл мэндийн талаас ч тэр гоо зүй талаас ч тэр эрдэм ном талаас ч тэр хийх үнэхээр ашигтай байт юм байна гэдгийг ингээд олон жишээ харагдаад байгаа юм л да. Тэгээд яг бас нэг хүн яг ярианд дунд юм санагдчихээн л та. Нас өндөр байлаа гэх тэр хүний тарих өгшөрсөн бол биш ээ. Нас залуухан байлаа гэх тэр хүний тарих залуухан бол биш. Тэгэхээр та аль болох тарихаа дасгалжуулж хөгжүүлж байна. Оюун чинь тэр чинийгээр өндөр болсон ч гэсэн та үнэхээр сайн байж чадах юм бол залуучуудаас илүү оюуны чадамжтай байж чаднаа гэж ярьж байгааг сонсохдоо нэрээ тийгээ өнгөрчөөсөн маань сая яг ярианд донд та энийг сонссон чи яг тийм штэ нэрээ гэд бодогдчихжээ. Нэрээ одоо гэдэг нас хөгшин хідэж гэсэндээ тарих сэргийг бол залуунаас илүү байх нь шүү дээ. Бас аймаг анзаардаг юм надад дээд сургуулийн профессор багш нар айгүй хөгшин багш нар их байдаг юм нэ маш залуу сэтгэлгээтэй багш нар бас байдаг шүү дээ. Бараг 2 дахь байна уу 3 дахь за 3 дахь дээр бол ярин дийлэх багш нар солонгос ялангуяа хүүхдүүдэд анзаарч цээжилждэг шүү нэрийн нүртэй. Тэгэнгүүт чинь зарим хүүхдүүд оронд нь хүмүү явахлаар анзаарчдаг тийм их байдлаар багш нар ч гэсэн айгүй сайн байнга тарихад сэнгэлж идэг. Багш нарын хувьд ингээд систем нь тийм болгоод тэгэхээр хөгшин багш юм чинь баг ингээд мэдэхгүй байлгүйдээ гэж бодоод эсэргээрээ баг илүү сайн мэдээд залуу багш нараас илүү байдаг шүү дээ. Яг энэ бас номтой холбоотой л идээсэн байх нь байна. Ер нь амьдрал дээр айгүй олон баталгаанууд эргэн тойронд яг хайгаад үзэх юм бол өвөө эмээ нар ч байна, багш нар ч байна, зарим нэг айлд аав ээж ах их чинь байж л таараа тийм л байна. За дараагийн юу нь болохоор давуу тал нь тийм ээ. Ном уншин давуу тал нь болохоор сэтгцийн өвчнөөс сэргийлнэ гэдэг. За сэтгцийн өвчнөөс сэргийлэхэд талаар би юу гэж хэлмээр нэхлээр нөгөө түрүүн би яг хэлэхдээ хэлсэн чинь нөгөө стрессийг багасгана гэдэг. Стресс багасаад тэгэхээр стресс жагаад ингээд ялангуяа сэтгцийн өвчин бол нэг төрлийн одоо оюуны гажиг болоод эхэлмээрсэ нэг юм хэд их автцсан ч юм уу те нэг юм хэд их донтоод эхлэнгүүд нэг төрлийн сэтгэлийн тэрэндээ ингээд автцсан орцсон байх нь ш тэгэнгүүтээ сэтгцийн нэг нөгөөт нь өвчин боллоо те тэгэхээр ном уншдаг хүний хувьд бол нэг юм тэгж нөгөө баригдгаа болоод нэг ганцхан юмнаас шаналдаг байх нь тийм юм байхгүй болчоороо эсэргээр сэтгцийн өвчин ч юм уу те хүнд шаналдаг ингэж нэг юмд баригдаж зовлон давтдаг юм байхгүй болчоороо сэтгцийн өвчин гэдэг юм ингэж чадах нэ. Тэгэхээр солонгос нөгөө үүлжин гэдэг чинь ганцаардах өвчин гэдэг ганцаардах өвчин ч юм бол бас нэг төрлийн нийгэмд баригдсан ерөөсөө эмгэг болоод байгаа шүү дээ. Дотгошоогоо болцсон байгаа тийм. Ном уншдаг хүн бол ганцаардна гэж хэлж байдаггүй гэдэг тийм. Ном уншдаг бол чи хийж ганцаардахгүй, чи хийж ганцаараа байхгүй тийм. Номтой байх юм бол номон доторх мянган баатартайгаа цуг 1001 дэх баатар нь өөрөө болцсон ч юм уу тийм. Ийм байдаг болохоор сэтгцийн өвчин гэдэг юм ч юм уу тийм төрлийн одоо гажиг тийм. Оюуны гажиг бол бидэнд хийж үсэхгүй нэ гэдгийг хэлмээр байна. За сая бас яриандаа нөгөө 1001 дэх баатар гэдгсэн чинь манай багш ярьж байхгүй юу? Дөнгөж хэл сурч байсан гинэ хэлний багш байсан. Тэгээ гэрэн шатсан гинэ дээр тэгсэн чинь яарахта ганц л юм авч гарсан гэж байгаа байхгүй. Чи юу авсан гэж бодож байна? Гэрэн шатчихжээ. За гэрэн шатж байгаа ганц л юм авах боломжтой бол юу авах вэ? За манай сонсож байгаа хүмүүс дундаас хариулаарай. Би бичвэрэмд авах юм болов? За бичвэрэмд чинь тийм ил байх уу? Нийлээ тэгээд мө бичвэрэмд ухаж авсарагтал гэртэйгээ дуусчих юм бол. Манай биш олон хүн зоохгүй хэлж. Та гэхдээ өөрсдийнхөө бодлыг хуваалцаарай. Бичээрэй. Манай багш словараа л авсан гинэ. Тэгээ одоо биднэрт хэл зааж байгаа багш профессор. Тэгтээ хар багын хэлэндээ хайртай, дуртай, номдоо айгу үнцэн өгдөг. Тэгэхээр тэр хүүхдийн хувьд бол хамгийн үнцэнтэй мал аваа гарч байгаа штэ. Тэгтэл яасан байх нь словараа аваад таличиг аваа гарсан гэдгийг сонсохдоо бид нэр хөөх гэж байгаа боловч нөгөөтэйгээр багшийнхаа айгу мундаг гэж харсан.
Тэгэхээр бишрэх сэтгэл нь төрөх байхаас аргагүй болтолно. Тэр хүнийг харааны өнцөг маань шал өөр болж байгаа байхгүй юм хандлага маань ч гэсэн аюу гой санагдсан. Тэгээд би өөрөөсөө асуухаар бас бичүүгээр байсан. Арай нэг өөр юм руу байна. Тэгээд магадгүй бид нар их орондоо байсан бол арай өөр юм гэж магадгүй байх. Нэг тийм яриа болж ирсэн сонирхолтой юм байна те. За дараагийн би одоо ном шиг давуу талыг хэлмээр байна. Энэ бол ерөөсөө хүн болгоны мэдэх стресс багасна. Зазаан ерөөсөө стресс гэдэг юм маань бол биний ойлгож байгаагаар үгүй хүн болго өөрөөр л тайлбарлах л та. Нэг юм хэд их автаад гэсэн нэг л юмны тухай бодоол. Тэгээд нэг шийдэгдэх асуудлын тухай бодоол энийг яаж хийх вэ? Энийг энэний ард яаж арах вэ? Энийг яах вэ гэл ингээд нэг юмны бодсараа нөгөөт нь зүйлд ингээд юм тархинд ачаал өгөөд стресс болгоо тийм. Тийм юм л стресс гэж хэлээд авшиг байна л да. Тэгээд ном болоод энийг л ерөөсөө чөлөөлж өгөх ганц зүйл юм аа. Ерөөсөө тархиа өөр юмд ачаал болчих нь шүү дээ. Тарих оюуны тасалчаал өөр би одоо нэг юм ингээд одоо өдөржин суугаад нэг юм би хүчдэг. Биеийн дасгал хийхээр биений чилээ тайлагддаг гоё болдог та. Ном унших нь бол оюуны чилээг тайлж байгаа юм тийм. Тэгмүүд стресс гэдэг тэр нөгөө нэг юм чилээнд чинь хүлээн давтцсан байж байгаа бол ном уншаад стрессээ багасгана. Номнуудаа аав нэг биш нилээд ном авах нэг хөө гал гарах. За тийч бас уулын зөвлөдөө тэг гал гарсараа багтахаараа тэрэл аваа гарах юм шиг байна. Нэг слайд мөрөг дээр юм байна. За баярлалаа. За тийм стрессний хувьд бол энэ бол одоо та бидний баг бүгднгийнх нь хүлээн зөвшөөрөх давуу тал баг. За дараагийн ном уншихын давуу тал нь хөгшрөлтийг удаашруулнаа гэдэг. Тэгэхээр хөгшрөлт удаашрах маань түрүүний нэг оюуны дасгалтай эхэлнэ юм л да. Оюуны дасгал хийсэн тарих эрүүл байна, сэргээг байна, тарих соргоог байна. Тэр хэмжээгээр хөгшрөлт удаашрна. Бидний тарих залуучих нь штэ. Залуу тарихтай болсон хэмжээнд сэтгэлгээ ч гэсэн залуучаад тэр хэмжээгээр үгүй ядчил хувцлалт төрөлтэй. Нэг жоохон залуу гоё байх нь сэргээг болоод ирэх нь л да. Тэгэхээр хөгшрөлт өөрийгөө би хөгшрөөд гэртээ сууж байгаа муухай гэж бодохгүйгээр эсрэгээрээ би ингээд залуучуудтай нийлжгүүл алах юм. Номын санд сууя ингээд гадуур гарыг тий. Ямар шинэ ном байна гэдэг ч юм. Ингээд ийм юм ирэлхийлээд ирэхээр өөрөө тархины хувьд ингээд залуужаад залуу одоо юугдээ үйл явдал гэх одоо тийм залуучууд их хийдэг юм тарих өөрөө ирэлхийлээд ирэхээр бие маань гэсэн дагаад тий. Сэтгэл нь залуужаад ирэхээр сэтгэлгээ маань гэсэн сэтгэлгээ дагуулж биеийн хөдөлгөөн тий хийж байгаа үйл явдлууд маань хүртэл залуучаад ирэхээр ном уншилтын бас хамгийн давуу тал нь бол хөгшрөлтийг удаашруулнаа гэдгийг бас яг хэлмээр байна. Энэ яг түрүүний сэтгэвтэй айгуу яг холбоотой гэж бодож байна л да. Хүн стрессгүй байх юм бол айгуу бас гоё харагдаж ш. Одоо чиний ярьсан дээр мэдээд ингээд стрессгүй байна гэдэг чинь ядтал би сэтгэл хөнгөн нүүр царайч гэсэн гоё гэгээлэг инээмсэглсэн байна. Стресстэй байх юм бол хүмүүс наснаасаа ялангуяа их стрессцэн асуудалд орсон хүмүүс маш богино хугацаанд хөгшөрч харагддаг штэ. Хөгшөрч харагддаг. Өсөлгүй хууралддаг тий. Гэх мэтчлэн юм болохоор номын тухай бол өнөөдөр магадгүй битээр цөөхөн хам сэдвэр яриад өнгөрөх боловч битэрийн нэвтрүүлэгт багтахааргүй олон ач тус байгаа. Тэгээд тэр дундаас яг догийн маань яг энэ болгоныг та бүхэнд хуваалцах хүсэлтэйгээр хэдэн сэдвийг хийсэн байгаа ч таас өөрийнхөө үзэл бодлыг хуваалцаарай гэж хэлэх байна. За асуултыг хоёлыг нэг яаж дуусчаад нэг бүр хариулах уу? За тэгээ. За дараагийн одоо сэдв маань гэх юм уу? 50 болно гэдэг. За 50 болгол стресснээс ангижирч байгаа юм. Одоо яг стресст жисэн хүн ном уншингууд стрессээсээ төр гарчингууд сэтгэл санааны юм жоохон төр мартчих нөгөө стресс жисэн асуудлаа мартчихгууд ингээ сайхан 50 болчихно шүү дээ. Тэрээс 50 болно. Тэгээд 50 болсон хүн маань ялангуяа ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахтаа ч юм уу эсвэл би хавь одоо ингээд орчин тойрондоо нөлөөлөх ч юм уу те иймэрхүү зүйл дээр маш эерэг болоод эхэлтгэл юм шиг санагдал да. Тэгэхээр 50 тохиолдолд ямар нэгэн байдлаар уургүй стрессгүй ч юм уу ийм тохиолдолд шийдвэр гаргах те үг хэлэх ч юм уу ингээ бодохоор маш зөв сонголтыг хийж чаддаг болно. Одоо хүрээлэн байгаа орчиндөө найз нөхөдөө ч юм ажиллахандаа гэр бүлийнхандаа ч юм уу нөлөөлөл маань маш эерэг болж эхэлнэ л да. Ялангуяа эцэг эхчүүдийн хувьд бол уртаа ч мааштай тохиолдол хүүхдэд тэрнээс бол яг шунгад 100% суралцж яадаг шүү дээ. Тэгэхээр аав ээж маань өөрөө төрхөн зур стресстэй байгаа бол ингээд гэс номоор бариад ч юм ингээд төр мартчихгүй 50 болонгоо хүүхдэд үзүүлэх үлгэр дуурайл гэдэг юм маш зөв өөр үзүүлж чаддсан байна гэдэг нь
одоо олон хүмүүс ярьдаг шүү дээ. Тэрнийг бол 50 байх нь тэр ном бол ерөөс хамгийн том хурдан хугацааны. За ялангуяа энийг бол ном уншдаг хүмүүс бол бүр яг хүлээн зөвшөөрөх бах те. Ном яс махандаа шингэтэл ойлгоцсон хүмүүс нь бол хамгийн дөрөнд хамгийн хурдан ч юм уу өөрт кафтагаар 50 болох стресснээсээ салах арга бол ном унших гэдэг гэдгийг бас хэлээд байдаг шүү дээ. Тийм шүү. Ер нь яг чамд айгүй санал нийлж जैन за уур уцаартай байдагсан руу магадгүй стресснээсээ болоод сэтгэл санаа нь ингээд болсон юм шиг айгүй өндөр нэг үл бүр ингээд готраад доошоо орсон. Бүр ингээд очроо олохгүй савж доошоо болж идэг хүмүүс байдаг бол яхааргүй нийгмийн ямар нэгэн асуудлаас ч юм уу ямар нэгэн зүйлээс болоод тийм болсон тохиолдолд ялангуяа 50 байдлаа хадгалах айгүй чухал. Тэгээд магадгүй тийм орчинд орсон гэсэн 50 байдлыг тогтоогч бий болгоч гэдэг айгүй чухал байгаа шүү дээ. Тэгээ ягсаа хоёр хүн муудалцж байгаад нэг нь дуугаалч тэгэл дуугалцдаг шүү дээ. Тэрнтэй алхаг ном гэдэг миний бодлоор бас яг 50 болгоно гэдэгтэй холбоотойгоор хувь хүний ч 50 болгоно тэр орчныг ч гэсэн амар тайныг тогтоогч бас нэг хэрэгсэл гэж бас бодож байна. Тэгээ ерөөс одоо нөгөө бичигдээгүй хууль гэдэг шиг номын сан ерөөс амар чимэг гэдэг шүү дээ. Ерөөс ингэ нэг хууль бид нар л гадар ус хашгирч гүйж байгаа л номын сан дөрөнгөж байгаа ч юм ингэ нам дугаар ярих хэвээр тийм ямар яг л хоорондоо ярьж байгаа шиг номын дэлгүүрт ч бараг тэг чанга дугаар ч юм уу юм ярих бараг чаддгүй шээ шимэж ярьдаг. Номын дэлгүүр очихоор хоорондоо ярих шаардлага хоорондоо ярихгүй тийм тохилцоод өнгөрөх шар хэмжээний бас би тийшээ суудаа шиг гэдэг. Тэгээд одоо бас нэг тийм тохиол ном ихтэй айлд орохоор бас нэг ямар гоё юм 50 байдаг гэх тийм хүмүүсээс яг үзэн дээр ингээд нэг өрөө ч юм уу нэг талын хан ч юм уу тэр чигээр номын сан байх юм бол ягаад ч юм амар юм уур амьсгал хилэнд уур амьсгал өнгөргөл нэг цанаал нэг тайвшраал ингээд нэг тухлаал нулаагаа байж юмар орчин нь өөрөө тэгээ бүрдсэн байдаг. Тэгэхээр энэ бол бас нэг талаараа номын ичид байх гэж хэлмээр байна. За баярлалаа. За дараагийн сэдв рүүгээ оръё. Тэгэхээр энэ нь болохоор нойр гүйдлийг багасгана гэсэн одоо давуу тал байна. Тэгэхээр нойр гүйдэл нь гэхлээр хүн нойр гүйдэл нэг төрлийн стресснээс л болсон асуудал шүү дээ. Ерөнхийдөө бол тийм нойр гүйдэл ихсдэг тийм хүмүүс нэг шүн унтаж чаддгүй ч юм. За ялангуяа оюутнууд бол яг нэг диплом бичих үед бол нойр гүйдэл гэдэг юм чинь хастай хамгийн үндсэн асуудал болсон байдаг шүү дээ. Ухаарлын 7 ухаарлын 7 өнгөрсөн 7 хоног бол бас нэлээд олон хүмүүс нойр гүйдэлтэй л байсан болоо тийм ээ. Тэгэхээр нойр гүйдлийг багасгах нь бол хамгийн сайн юм ном юм аа. Эрүүл юм тийм байгалийн аргаар нойр гүйдлийг багасгадаг зүйл бол ном унших юм аа гэх. Би ингээд ном уншихаар заримдаа ятарсан ч ядраагүй заримдаа яг анхаарахгүй нойр хүрдэг шүү дээ. Тэгээд бас өнгөрсөд хүмүүсээс нойр гүйдлийг багасгана. За санал нийлэх үү гэдгсэн. Тал нь нийлнэ гэдэг тал нь нийлэхгүй гэх. Тэгээ номноос л болно гэх. Тэгээд номноос нь тийм ном хоёр надад болохоор хоёр төрлийн шалтгаан. Номноосоо болно эсвэл миний биеийн кондишнээс болно гэх. Үнэхээр сонирхолтой ном барьсан ч гэсэндээ би үнэхээр ядарсан байгаа бол хоёр удаа сэтгэл уншиж амжихгүйгээр унтаад өгдөг. Би жоохон гайгүй сэргэх ч юм уу тийм их ядаргаагүй байсан ном байх юм бол баг шүнжэнгөө суудсан. Яавал жоохон унтахаас өмнө уншчих гэж яагаад үүр болгочих. Үүр цайлах зүүн унтахын сан гэдэг нэр үүр цайгах гэдэг айгүй хэцүү тийм тохиолдол бас байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол нойр гүйдлийг багасгах гэдэг нь бол би бол миний хувьдаа бол би хүлээн зөвшөөрдөг. Яг үнэ тийм ээ над чинь бол баг над дээр туршил батлагдсан туршил байгаа маа гэж хэлмээр те. Тэгээд олон хүмүүс бол номноосоо болно эсвэл миний биеийн кондишнээс болно. Тэгэхээр хүүнээсээ бас харьцангуй нөгөө зарим нойртой хүнд бол үнэхээр зөв сайн байдаг. Зарим хүнд бол бас жоо тохирохгүй зүйл ч юм уу тиймэрхүү тохиолдол бас байдаг. За сонсогч нарын хувьд бол ямар гэж бодож байгаа болоо та нар бас тэгтлээ хаваалцаарай. Сонсоод сэтгэлээ хаваалцаарай. За тийм юу байгаа. За дараагийнхаа юу орох юм бол энэ бол ерөөсөө үнэхээр хамгийн одоо хин хүний мэдих зүйл цагийг зөв зохистой өнгөрөх бас нэгэн аргаа гэх. Бас нэг алдтай үнийг хэлсэн үг гэдэг юм л дээ. Хүний бидний бүжиглэх ном унших хоёрыг бити ориглоо гэд. Энэ хоёр бол хорвоортнтер хамгийн хоргүй цэнгэл. Хүн бие зугаацуулж байгаа хэрнээ хинт ч хорхгүй, өөртөө ч хорхгүй, хүнд ч хорхгүй тэгсэн гэрнээ хамгийн дээд хэмжээгээр биеийн таашаал гэж зугаацч оюун болоод биеийн таашаалыг авч өгдөг. Хоёр төрлийн үйл хөдлөлийг нь ном унших, нөгөөх нь бүжиглэх. Ингээд ном болоод ерөөсө хин нэгэн хүнд
саад болохгүй тий. Өөртөө ямар нэгэн хор хөнөөл болохгүйгээр эсрэгээр оюуны дасгал хийгээд өөртөө ашигтай тэгээд цагийг өнгөрөөж зөв зохистой өнгөрөх аргуудын нэг бол яхаараагүй ном унших нь зүйл юм аа. Тэгэхээр залуучуудаа ч гэсэндээ бас хэрвээ үнэхээр бүр ингээл хийх ч юм болтгүй ч юм уу ингээд нэг би яах вэ гэсэн тохиолдол байх юм бол хамаагүй жижигэн ч гэсэн үлгэрийн номыг аваад уншаад үзээрэй. Ном уншдаггүй хүн бас би ном уншдаггүй маа гэдэг ч юм уу тиймэрхүү залуучууд бас байдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр яах вэ гэж байгаа бол нэг ч гэсэн удаа нэг зүгээр гүйж байгаа нэг ч гэсэн аваад уншаад үзээрэй. Үнэхээр өөр мэдрэмж төрөх баха гэж би хэлмээр байна. Заримдаа яг нэг жижигхэн ном гэлтгүү. Заримдаа яах вэ дүүгийнхаа жижигхэн хүүхдийн ном байсандаа ч нэг юмыг дуусгах чинь гэдэг хүнд аягүй гоё тийм мэдрэмж өгдөг, урам өгдөг, бас кайф өгдөг санагддаг шүү дээ. Тэгэхээр яг дуусгана гэдэг чинь хамгийн номыг уншихаас илүү ном уншиж дуусгана гэдэг бол хамгийн илүү кайфтай. Уншихаас илүү дуусгаад ард нь гарна гэдэг бол бас хамгийн их кайфыг өгдөг зүйлүүд нэг урам авдаг тийм. Дахиад нэг уншчихсан. За одоо энийг ийм ном дуусгасан юм чинь одоо энэс томын дуусгана ч гэдэг юм уу. Тиймэрхүү хэмжээгээр илүү их кайфтайгаар тийм урам зоригтойгоор агийнхаа номонд ордог зүйл надад яг дуусгах юм. Бас энийг уншчлаа шүү гэсэн бас нэг тийм надад ийм чадвар байна тэгвэл дараад нэрнээс зузаан номыг магадгүй одоо цаг зав багтаа хүн байдаг болоод зузаан номыг эхлэхдээ яана хизээ дуусах болоо гэж хэлсэн бол дуусныхаа дараа би энэ номыг энэ хугацаанд уншиж чадлаа штэ тэгвэл би магадгүй тэр чинь унших тусмаа чадварч байгаа штэ юм унших хурдтай болоод ойлгож байгаа чадрууд нь баг багаар өсөж байгаа учраас тэр хэмжээгээрээ чадварч чинь гэж хараад өөрийгөө бас улам илүү одоо нэг ном унших болгондоо өөрийгөө илүү чадваржуулж байна гэж тэрнээс юм сурж байгаа урд нь анзаарахдаггүй байгаа ч гэсэндээ бусад хүнд бол айгүй тод мэдрэгдэж байгаа өөр юм шинэ юм сурж байгаа гэдэг нь ялангуяа шинэ үг сурдаг ч юм уу эсвэл одоо ингээд үгийн сонголт хийдэг одоо тохиолдлууд нэг өөр болж ирдэг ч юм уу ингээд хандлага нь өөр болж ирдэг одоо номынхоо одоо сэдвээс хамаарат те урам зориг авдаг ч юм уу ингээд сэтгэл нийгмийг харах өнцөг ч юм уу нэг иймэрхүү юмнууд дээр маш өөр болж байгаа нь өөрт мэдрэгдээгүй ч гэсэн хажууд ойролцонд байгаа хүмүүст нь айгүй сайн гэж харагдчихийдэг зүйл нь бол яхахгүй ном унших байдаг. Тэгээс аягүй нэг тарих задалдаг гэж ярьдаг штеп. Тэгэхээр зөвхөн нэг талаас нь юмыг хараад байх биш нөгөө талаас нь бас олон талаас харж чаддаг. Тийм чадварт суулгаж чаддаг. Юу байх вэ? За ингээд миний одоо хэлэхээр хамгийн зүйл юм шинэ мэдлэг болгоно гэдэг жаа. За шинэ мэдлэг олгох тухай бол ерөөсөө бүгд хүлээн зөвшөөрөх баг. Бүгд ойлгож чадаад ахт нэмэлт тайлбарлах зүйлгүй. Гэхдээ миний хувьд хэлмээр байгаа юм болохоор би хуран зохиолын номын төх дуртай уншдаг бол ерөөсөө нэг түүхийн ном ч юм нэг хатан гараад тест уйл явдал гараад уйлаад дуулаад тест хатны анхны хайр нь байсан чинь яа анхны хайр хаашаа явж байгаа гэдэг юм ингээд уйлж дуулдаг иймэрхүү байжсэн чинь сүүлийн үед ялангуяа шинжлэх ухааны ч юм уу эсвэл хүний намтар зохиолч юм унших айгүй дуртай болоод байгаа. Тэгэхээр тэр хэмжээгээр надад мэдлэг ирээд байгаа юм л да. Би өөрөө мдээгүй өөрөөсөө мэддгүү байсан сэдвээ очиж уншихаараа эхлээд ямар ч ном уншина гэдгээрээ ингээ сонирхолтой энэ те гоё юм сонсож ийн ингээ хүлээж авч ийн мэдлэг мэдээлэл олгож ийн ингэжсэн чинь сүүлдээ өгт миний мэдгүй сэдв гараад ирэх юм те физикийн ч юм уу химийн ч юм уу. За ялангуяа физик ч юм уу хөтөргөө би нөгөө сансар хөтөргөний талаар тийм юм айгу жоохон сонирхолтой юм одон орон судлалын талаар их юм мэдгүй л дээ гэтээ зүгээр уншихаар амир юм кайфтай ийм байт юм бэ ийм байт юм бүх юм шинхэн содон төсөөлж чадахгүй өөрөө гайхаад энэ одоо юу ээж болох уу гэх өнгийн ч төсөөлж чадхааргүй юмны тухай гараад эхлэхээр бүр ингээд би өөрөө мэдгүйгээр толгой ингээд одоо хөрхөө юмнууд болоод эхлэхээр нэг бодлын амир кайфтай нэг бодлын би өөрийгөө би мэдгүйгээр би өөрөө судалгаа хийжтэн дээр ажиллах шаардлагыг надад гаргаж ирэхээр би одоо үүдийн ажлын хажуугаар тийм юм хийх одоо юм завгүй байж идэл яхааргүй л нөгөө номоо уншихын тулд би зав гаргаж одон орны тухай ч юм уу одоо нэг тийм гаригийн тухай тэр нөгөө сүлд тийм тодорхойлтыг үзэж хайж судалгаа ажиллах хэрэгтэй болдог болохоор тэр хэмжээгээр би ингээд баг багаар шинэ мэдлэг мэдээллийг маш ямхаар одоо ямхаар олж авч байгаа ч гэсэндээ тэрийг нэг номын ч юм уу хоёр ном уншсны дараа ингээд эргээд харахаар маш өргөөр юм ингээд одоо их айхтар нарийн физикийн томьёо ярьж чадахгүй ч гэсэндээ нэг энгийн нэг сэдв үсгээд ярихад бол нэг хэлэх хэмжээний өгтэй болцсон байгаар иймэрхүү мэдээллүүдийг байнга олж авч идэг ингээд
маш багаар хөрнөгөө далайд тусал нэмэр гэдэг шиг туслыг л цуглуулаад яваад байгаа нэг өдөр харахад би өөрөө мэдхгүй далайг үүсгэсэн ч юм уу те. Өөрөө мэдхгүй нэг жижиг нууртаа болцсон байхаар хэмжээний ийм мэдээллүүдийг олж авч яадаг болохоор шинэ мэдлэг мэдээлэл ялангуяа уран зохиолын номдоч нэг зөндөө гардаг штеп. Гой гой юмнууд одоо үйл явдал байгалийн тухай юм ингээ гардаг. Физикийн одоо гэдэг шинжлэх ухааны номнууд бол ерөөсөл тэр чигээрээ шинэ мэдлэгийн номнууд байдаг болохоор айгуу сонирхолтой байдаг. Тэгээ нэг унших нь жоохон хэцүү юм шиг санагддээ миний хувьд. Үйл явдал болохгүй болохоор жоохон хатуу тийм онлууд бол чинь бүх юм шинэ бол чинь тарих бүр ингээ нөгөө хачаалж амжихгүй дийлэхгүй болохоор байдаг болохоор жоохон хэцүү ч гэсэндээ шинэ мэдлэг мэдээлэл үгсийн санг бол асар хүчтэй баяжуулж өгч чаддаг. Зүйл бол ном юмших юм аа гэдэг хүлээн зөвшөөрöd байгаа. Ялангуяа нөгөө нэг мэрэгжлийн талын номнуудыг бол аль нэгэн мэрэгжлийг сурахаар судлаж байгаа бол хэцүү ч гэсэн судлах шаардлага гарч байгаа юм чинь. Яг нөгөө онлын хэцүү гэдэг хэлгүүгээр тэрийг арай нэг амархнаар тайлбарласан номнууд ч байдаг. Хэцүүгээр нь ч байдаг бол аль альнийг сонгож унших. Тэгээ манай нэг таньдаг ах сургууль одоо төгсөөнд ажиллаж байгаа. Тэгээ сурж байхдаа багшийнхаа хэлсэн айгүй чухал үгийг бид нарт дүүнэртэйгээ хэлж өгч байгаа байхгүй. Тэгээ юу юм бол гэсэн та нар айгүй сайн чихээ сартолгоод нүдэ бэлтгэлээ гэж бол юу вэ гэсэн чинь та нарт амархан хэцүү гэсэн хоёр сонголт ирвэл айлуулах хэцүүгийн сонгоорой. Хичнээн хэцүү ч гэсэн айгүй их зүйлийг олж аваад нэгээс илүү хэмээг сураад явдаг шүү гэж хэлж ирсэн юм аа. Тэгээд би одоо айгүй тэрийг ойлгож байна. Ахирсаа ойлгодгүй яагаад гэдэг үг юм бол тийм яагаад заавал гэж асуулт тавьж ирсэн бол эргээд харахтаа нэг хошин шог дээр энэ өндөрлгөөс гэдэг шиг эргээд харахтаа энэ айгүй чухал үг энгийн болооч айгүй чухал үг байсан байна гэдгийг ах маань хуваалцж байсан маа. Тэгэл бахаа бидлэг бол хизээч оройтхгүй бас хизээч эртдэхгүй тий. Тэгээ нэг гоё нь хизээч хинч хулгаалаад авчихгүй шүү дээ. Тийм миний дархинд байгаа юм шүү дээ тий. Хамгийн гол нь. За бас нэг би энэ дээр гар дурддаггүй бас нэг ном уншихын ягаад ном унших хэрэгтэй вэ гэдгийг нэг хэлмээр байгаа зүйл нь тэгэхээр номын цагаан буян гэж ярьдаг шүү дээ. Манай монголчуудын хэлдэг үг нь бол номын цагаан буян дэлгэрэх болтгоо гэдэг. Ном унших нь одоо бусад буянг ягаад цагаан буян юм өнгөө байдгүй шүү дээ. Бусад буяныг бол хүн ялгаж ярьдгүй нь номыг болохоор цагаан гэж тодорхойлоод цагаан өнгөтэй цагаан буян гэж хэлээд байдаг юм бол жоохон гайхажсэн болохоор одоо ерөнхийдөө жоохон анзаараад тэгэхээр ном уншиж байгаа уншдаг хүмүүс ч юм уу хоорондоо цуглаад ярихаар ингээд ерөөсөө тийм муу хэлдэг ч юм уу те муухай яриа ерөөсөө болдоггүй юм шиг санагдав. Ялангуяа хэрүүл маргаан ч юм уу тийм тохиолдол ерөөсөө огт үүсдэггүй юм шиг санагддаг. Тэгэхээр ном гэдэг юм өөрөө айгүй тийм гигийн юм байна. Гигийн цагаан юм байна. Тэгэхээр би ч гэсэн одоо ингээл групп одоо Twitter хийж байгаа нь бол хин нэгэнд ямар нэгэн байдлаар ашигын юм юуч байхгүй нэг битүү цаг цаваа ud гаргаад 7 хоног болгон уулзаад ярьж байгаа. Яагаад ингэж сууж байгаа вэ гэхлээр нэг ирээдүйн том юм хараад ч юм уу их ашиг онжоо харсандаа биш зүгээр бяцхан мэдээлэл мессежийг зүгээр залуус хүргэе. Ялангуяа миний хувьд бол хүргэж байгаа мэдээлэл маань номтой холбоотой болохоор цагаан буйнан гэдэг юм ингээд дэлг явж иг тий. Хизээ нэгэн цагт надад эргэж ирвэл би баяртай байна. Эргэж ирэхгүй ч гэсэндээ энэ буян гэдэг зүйл ингээд явж байхын айгу гоё энерги нь өөрөө номын тэр энерги нь өөрөө их гэгээлэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрöd байгаа. Тэгэхээр залуучуудаа номонд одоо хин нэгэндээ үүдээ өөрөө ном уншдаг бол ном бэлэг өгөхтэй байдаж ном бэлгэлдэг болоорой. Тэ номдох тэр гэгээлэг энерги болол тэ танаас гарч байгаа бэлэг тэр хэмжээний энергитэй гэгийн цагаан энерги тэр мэдээд номын цагаан буйн нь бас ингээд дамжиж идэг юм шүү гэж бас залуучуудаа хэлмээр байна. Яа маш баярлалаа. За тэгээс одоогийн маань аягүй гоё номын тэмдэглэл хийдэг байгаа. Би дэвтрийг харсан манайхаа. Тэгээс номын тэмдэглэл бичих аягүй чухал штэ. Өмнөх сарын 3 сарын нэвтрүүлгийг ч гэсэн яг манай оролцогч маань зочин маань яг тэмдэглэлээ хараад дахиж номоо уншаад хийсэн байгаа. Чиний хувьд бас яг 4 сараас яг тэгж таарч байгаа. Тэгэхээр яг энэ номын тэмдэглэл хийж байгаа хүмүүс яагаад тэмдэглэл хийж байна? Ямар авч тустай байна? Цаашдаа бас мэдээж хийх байх. Яг ямар хүлээлттэйгээр энэ зүйлийг хийж байгаа тухай бас дуртаад өгөрэй гэж бодож байгаа. Номын тэмдэглэлийг бол би айгуу сайхнаас хийсэн л дээ 2 3 жил болж байгаа. Тэгээд хийх бас шалтгаан маань л их инээдтэй ирнэ, энгийн ирнэ инээдтэй. Би нэг түрүүн сая эндээс нэг олон ном зэрэг уншуул яах вэ гэж асуулт ирсэн байсан тий.
би нүнд одоо би одоо 3-4 ном уншихтлаар зөвлөгөө өгнө, зэрэг унших гэсэн юм аа гэдэг. Би бол ном зэрэг уншдаггүй маа өстэй уучлаарай тийм. Тэгээ хувийн онцлог баг. Та чадварынх нэг үдлийн чадварынх зарим хүмүүс 3 номыг зэрэг хэлүүлж зэрэг дуусгачдаг гэдэг. байдаг. Тийм хүмүүс айгүйх байдаг. Би болохоор тэр хүмүүсийг гайхаад байхгүй. Ямар лаг юм бэ? Ямар мундаг юм бэ? Холилдгон бахтаа. За би бол зүгээр 2 ном зэрэгцүүл уншичаараа 1 ном болгоод төгсөгчтэй. Тийм юм болгоор тэрнээсээ болоод би номын тэмдэглэл хөтлөж эхэлсэн л дээ. 2 ном зэрэгцүүл уншсан чинь 1 ном болоод тусгачлаа. Нөгөө 2 ном нь яж хоёлаа Ман Ридийн зохиолчийн Хурлын бүсгүй, Домог танчин бүсгүй гэд хоёлаа Америкт үйл болдог үйл явдал он цагийн баш төстэй. Үйл явдал маань хоёрлаа тийм эмхтэй баатартай. Тэгсэн чинь төгсөөд одоо миний санаж байгаа ухаанд ерөөсөө л нэг л Хурлын Домог танчин бүсгүй л болоод дууссан байхгүй яа. Тэгээд тэрнээс хойш ингээ нөгөө номынхаа тухай ярих гэсэн чинь 2 өөр номыг нэг болгож яриад төлдөггүй. Тэгээд би номын тэмдэглэл хөтлөхгүй болвол ингээ ингэж одоо эвгүй байдалд орно гэх юм уу те. Ерөөсөө он цагийн дараалал алдсан, Батраа алдсан, зохиолчийнх номынхаа нэрнээс өөр юм санахаа болцсон те. Ийм болоод эхэлсэн болохоор тэмдэглэл хөтлөөд хизээ уншсан. Он цагийнтай би эдэн хизээ уншсан, хизээ эхэлсэн, хизээ дууссан цагийн тэмдэглэнгүүт би нэг номыг хэр хугацаанд уншиж гин гэдгээ бас хараад яваад тэгмэд миний хурд уншиж чинь багасж чинь өсөж чинь гэдэг бас анзаарч байгаа. Нэгд хоёр талаар номынхаа талаарх ингээд номон дээр бас нэг гоё юм мөртүүд байдаг шүү дээ. Сэтгэлд хүрсэн зүрхэнд орсон нэг тийм мартчихмааргүй ишлэл болохоор тэр зүйлүүдийг ингээд тэмдэглэл дээрээ дахиж бичиж аваад за одоо 276 дугаар утсанд байгаа гэж хагаад бичиж аваад тэр тэмдэглэл тэр хэсэг бүртүүд ишлэлүүд яагаад надад тэгж онцгой сэтгэл төрүүл зүрхэнд орвоо гэдэг тэр тухайынхаа сэтгэлдлийг бас тэмдэглэл дээрээ бичээд өгөхөөр дараа нь 3 жилийн дараа 4 жилийн дараа харахаар би урдны нэвтрүүлэг дээр ярьжсэн шүү дээ. Хаврынхаа тэр цэцгсийн үнэртэй цуг ингээд бүгд санагддгаа гэд тийм тохиол тийм байдаг болохоор буцаж эргэж тэмдэглэлээ харахаар би өөрөө айгүй гоё тухайн яг тэр одоо үгүй найз залуутай байсан ч юм уу те эсвэл сургуульд яг явж исэн эхний хичээлийн эхний өдөр байсан ч юм уу нэг тэр үеийн тэр сэтгэл тэр дурсамж яг тэр чигээр ингээд сэтэрч гарч ир чаддаг болохоор номын тэмдэглэлийг эргэж сөхөх нь айгуу гоё яддаг л та. Машин надад төрж байгаа сэтгэл ингээд баймар би тухайн яг тэр ном унших байсан үед ч юм буцаж очиж байгаа юм шиг цаг хугацааны аялал юм би. Тийм сэтгэл төрдөг болохоор номын тэмдэглэлийг хөтлөх дуртай болсон. Хөтлөх тусмаа надад тийм юм ирдлүү их байдаг болохоор ерөөсөө бүр амтшаад бүр их олон юм ингээд мөртүүд ишлэлүүд миний зүрхэнд ороосоо тэр болгоныгоо би санаад ингээд гоё үлдгийнсэн гэдэг тэр одоо шунал нь тийм ээ улам ихсдэг болоод байгаа л да. За. За тийм шүү. Тэгээ миний онц ч гэсэн бас яг номын тэмдэглэлийг авч дэмждэг. Тийм болохоор зүгээр нэг ном уншаад өнгөрчөө заримдаа яхаа аргагүй зохиолч заримдаа мартагдчихэв. Зүгээр номын нэр нь төгөлчих гээд байдаг. Тийм болохоор яхаа аргагүй нэг интэл цаг зориулт гаргаад уншсан. Тэндээс сурсан юм байгаа. Тэрийгэ боловсруулаад эргээд асуулт тавих ч юм уу те. Би яг юу сурав, яг юуг нь хэрэгжүүлэх юм чих юм уу гэх мэтээр яг дахиж нэг боловсруулалт хийх юм бол уншсан зүйл маань илүү биед маань сэтгэлд маань ухаанд маань наалдах юм болоо гэж боддог юм аа. Номын тэмдэглэлийн дараа нөгөө яг номын тэмдэглэлээс би сурсан зүйл ч юм уу те. Надад төрсэн сэтгэлдлийг ингээд нэг нүүр ч юм уу нэг хэдэн мөртөд оруулаад биччихээр айгуу товч бөгөөд тодорхой дүгнэлт нь гарч ирээд идэг л да. Номын юмд анализ хийж чаддаг, үйл явдлаа эргүүлж ингэж би өөрөө дүгнэж чаддаг. Эхэндээ нэг дүгнэхгүй ингээл жоохон орхидог байсан бол явцсан дүгнэлт маань улам нүүрвчдэг байсан бол хагасалаад хоёрлаад гурав болоод заасуултаа бараг нэг мөр өвчл цэг тавиад тийм ийм байдлаар би өөрөө ингэж тарих маань өөрөө тэрийг боловсруулалт нэг хийгдэж байгаа юм байна гэдгээ харж чадах үр дүнгийн маань репорт дэвтэр болж ирдэг болохоор тэмдэглэл бичих юм гэхээр буцаад харахад айгүй гоё дурсамжтай өөрөөрөө бахархах сэтгэл төрмөр санагддаг үед бас байдаг. Бас нэг анзаарч нөгөө номоо хизээ хэлснээ он сардаага биччихээр зарим үед хичээлээсээ ч юм уу ажилласаа болоод ном уншаагүй нэлээд удацсан үеуд ингээд байдаг л 3-4 сар өчтнийг ч ном шагааж хараагүй. Би яагаад энэ үед ном уншаагүй юм бол би ном уншааг айгүй удацсан байж. Одоо нэг ном уншаа гэдэг хүчээр ингээд уншуулах юм уу тийм юмнууд ингээд өдөөлт болж өгдөг болохоор бас ингээд өөрөө өөрийгөө хөгжүүлэх нэг төрлийн арга болдог юм шиг санагдсан. Тийм шүү. Тэгээ номын тухай ярил өнөөдрийн нэвтрүүлгийн маань цаг дуусхааргүй их зүйл байна. Тэгэхээр та бүхэн үнэхээр бид нэр яагаад ном унших хэрэгтэй тухай ч гэсэн бас
бодож байгаа байх битээр өнөөдөр хөндөөгөө сэдвч гэсэн таны ухаанд бодолд тань байгаа хаа гэж бодож байна. Тэгээд ерөөдөө бид хоёроос нэвтрүүлгийн цаг маань ер нь дууссан байна. Тэгээд сүүлийн дугаар гэдэг утгаараа зочноосоо надаас тань гэсэн булныг булангаас явуулж өгөөч гэж бас хүсдэг байгаа. Тэгэхээр доогоогоос маань сонсогч танд эдгээр зүйлийг бэлджээ. За юу бэлдсэн бэ? За би онцгойлон шүлэг барьж ирлээ. За шүлэг барих шалтгаан маань болохоор би бол ингээл номон дуртай, номон дурлагчдын клуб гэл ингээл номны тухай ярил нэг ном гэл яриад номон дотроо дахиад уран зохиолын ном, түүхийн ном гэдэг ингэдэг байсан байна. Ном шүлгийн номнуудад зөндөө олон байдаг шүү дээ. Монголд шүлгийн цомрол, яруу найргууд гэдэг. Солонгост нь бас яруу найрах дуртай залуучууд бас зөндөө идэм байлээ. Тэгээд маш олон ингээд залуу хүмүүс ялангуяа бүр эдэр насны залуучууд, эрэгтэй хүмүүстэй шүлгэн дуртай, шүлэг уншдаг, шүлэг зохиодог, шүлгийн нэг уран уншлын тэмцээнд ордог байсан гэд энэ яриануудыг сонсоод би баяа бахархсан л да. Тэгээд бахархсан дээрээс нь дахиад бид нар яруу найргаа бас давхар ярих хэрэгтэй юм биш үү? Бид нар яруу найргийн тухай бас өнөөдөр айгүй бага ярьдаг болсон юм шиг санагдсан л да. Эсвэл би Солонгост байгаа болохоор тэгж санагдаж байгаа ч магадгүй. Гэхдээ Солонгост бас яг тэр яруу найраг, Монголын яруу найргийн тухай ийм ярианууд одоо яг бид нар ном ярьдаг шигэ яруу найргийг бид нар бас авд ингэж цуг номтойгоо цуг байлгах хэрэгтэй юм байна. Ганц уран зохиолын ном ярих нь бас өрөөсгөл юм ойлголт юм байна гэдэг гэсэн одоо бодолтой үндсэн дээр өнөөдөр надаас та бүхэндээ зориулаад зохиолч Хулангийн яруу найр Хулангийн зүгээр л нэг амьдрах юмсан гэдэг шүлгийг уншиж танилт өгөхөөр барьж ирлээ. Тэгээ бас тийм яруу уншдаг биш болохоор бас ойлгож хүлээж аваарэ гэж гомоор байна. За зүгээр л нэг амьдрах юмсан. Зүгээр л нэг амьдрах юмсан зүлгэн дээр гэрээ бариад зүүдээс нийлүүлэн хүүдээ дээлойж амаргаа хүлээж амраг минь адуунаасаа ирж зүгээр л нэг амьдрах юмсан. Олны дунд явхад чинь нүдэн унгахгүй. Онцол чамайг сайхан эргэхгүй. Өөдөөс гэрэлцэн зөөлөн харцыг чинь мартахгүй. Өөр юм сайхан нүдийг би мэдэхгүй. Богинохон уулзахтаа уртаар санаа алдаж болзоо тавиагүй хэрнээ санаандгүй мэд учирч зөрөө дөнгөрч болох шуугаан толны дундас зөвхөн чиний харц харин үгэнд итгүүлж дураараа унах шиг омглон зангийн минь дурлалын зэлэндээ аргамжиж тогтоов. Ар ардаан нойж цугладаг ирээн бансан алчураа айлын нэгчд бэлэглэхдээ надаас нусныг чинь мэднэ. Гэрвшиж харамсахтан унагсан миний гинхэн нулимс гэрэл сарнаас биш чамаас ичгтээ ингэрт минь шургасныг чи мэдэхгүй. Жилээс эрт ургасан тэр зуны цэцгэс жижигхэн алчууртай минь надаас ирж явсан. Яргуу зүдэлсэн насны минь гинэн хаа шиг яарч ирсэн тэр намрын бороо үрээр зүсэрсэн. За айгу ичиг сэтгэл төрөө төвчлээ гин тамир харин шүлэг уншсан. Дээрэс нь шүлэг ерөөс огт уншиж байгааг болохоор бас амар сандарлаа. Тэгээд нөгөө бас юм шүлэг амар яруу уншдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд яруу найргийг ингэж гоё яруу тод уншихгүй тий төсөөлөлт нүдэнд харагдтал уншдаг. Тэгээд би бас тэгж уншиж чадахгүй байсан болохоор тэр айгүй ичлээ. Сүүлдээ сандарлаад үгээ хилээд ингээ бүр гацж ээрж мөрөд хэлдээс дуучлаарай. За гэсэн чинь айгүй гоё шүлэг байна. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань сонсож байгаа олон сонсогч одоо яг чамайг бас тийсэн ядуу хүлээдэг байнгын сонсогч нар хүртэл би болсон байгааг би анзаарсан. Хүмүүс бас сурж байсан болохоор маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр энэ 4 сар 4 биш 5 нэгдэх өдөртэй байсан ч гэсэн яг энэ болгонд айгүй итгэмжтэй байгаа. Биднэрт маш их одоо мэдээллүүдийг бас шин хараа болоо шин хандлагыг бий болгох чухал номнуудыг болоод хүмүүсийг танилцуулж өгч өөрийнхөө номын ертөнц болоо өөрийнхөө ертөнцийг чөлөөтэйгээр сайхан хуваалцсан чамд үнэхээр их баярлалаа. За бас сонсогч нартай бүгдэнд маш их баярлалаа. Тэгээ намайг нэвтрүүлэгтээ бас ингэж намайг голохгүйгээр намайг дуудаж урьж оролцуулсан жагаадаас их маш их баярлалаа. Тэгээд та бүхэн ч гэсэндээ цаашдаа номын гайхамшигт ном нэвтрүүлэгтээ үргэлж хамт байгаарай. Номын цагаан буян таныг биднийг байнга тойрч явах болтугай. Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж нэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас нэвтрүүлэгтээ байсан хүмүүстээ баярлалаа. Өргөжлүүлээд бас маш их баярлалаа. Амжилт хүсье баярлалаа гэсэн комент орж ирсээр. Тэгэхээр та бүхэн маань бидэнтэй хамт байгаа учраас бид нар ингээд та бүхэнтэйгээ хамтдаа урагшлахыг хүсэж байгаа.
хамтдаа байхыг хүсэж байгаа учраас яг иймэрхүү контентуудыг ном гэлтгөө янз янзын контентуудыг бид нэр хийх хүсэлтэй байгаа. Магадгүй бас өнөөдрийн болоод өмнөх нэвтрүүлгүүдийг сонсоод хамтарч бас би ч гэсэн та бүхэнтэй номоо хуваалцъя гэсэн хүмүүс ахын бол чөлөөтэй бидэнд комментаар болоод өөрийнхөө хүссэн суугаар холбогдоорой гэж хэлэх байна. За тийм өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөж байна. Энэ сар ингээд дуслаа. Ямар хурдан дуусчаа тий. За дараагийн сарда шин зочинтойгоор шин олон сайхан намтай эргээд уулзцгаая. Түр баяртай. Сайхан амарцгаарай. Баяртай.